Бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ удаагийн дугаараар насжилтыг удаашруулах нууцаас бэлтгэсэн мэдээллийг хүргэе. Та эрүүл чирэг, энерги, эрч хүчтэй хിവэр 80 болон 90 наснда хүссэн зорилгоо гүйцээх чадaltaй хിവэр бай гэвэл одооноос оюун санаа, бие махбод, сэтгэл зүрхээ бэлдэх хэрэгтэй. Таны амьдрал олон талт нөхцөл байдлаар тодорхойлогддог ч эрүүл оюун санаа болон бие махбодын эрүүл мэндийн байдал голлох үүрэг гүйцэтгэдэг. Оюун санаагаа сэргэлэн байлгаж чадвал бие махбодоо эрчтэй залуу хിവэр хадгалах бололцоотой. Судалгааны үр дүнгээс харахад хүний тархины хөгжлийн уян хатан чанар тун гайхамшигтай эрүүл мэндийн асуудлуудыг урьдчилан төлөвлөж эсвэл аюулгүйгээр өнгөрөөж болно. Хүний зан чанар, хандлага, стрессээс ангижирч чадах чадамжаар өвчлөн үйл явцагч хянах боломжтойг шинжлэх ухааны судалгаа харуулж байгаа. Стрессгүй байхад төвлөрч сэтгэх чадвар өндөр байж тархины үйл ажиллагаа хурц ухаалаг хിവэрээ үлддэг байна. Та өнөөдөр өөрийнхөө насыг уртасгах хамгийн гол нь эрүүл насчхад нөлөөлж чадна. Харин яаж өөрчилж болоход суралцсан цаг алдалгүй хэрэгжүүлж эхлээрэй. Үүний тулд нэгдүгüүрт нь тархиас сэргээ. Удаан амьдрна гэдэг нь нэг хэрэг. Харин урт бөгөөд цоглог эрч хүчтэй наслахын тулд танд хурц хүч чадалтай тарих хэрэгтэй. Тарих бие махбодын адил дасгал сургуулалт хийхгүй бол сэтгэх чадвар нь муудаж мэдрэлийн өвчлөлд өртөх өндөр эрсдэлтэй болдог. Өндөр настай гэлмаа нарыг судалсан судалгаагаар өндөр боловсралтай эмэгтэйчүүдийн Альцгеймер сэтгцийн эмгэгийн илрэл ховор байдгийг ажигласан байна. Тархинд ачаалал өгсөний үр дүнд мэдээ дамжуулалтын сувгууд нээлттэй байх бололцоотой. Үүний үр дүнд шинэ хэл сурах, ном унших, эсвэл энгийнээр эргэн тойрны ажигладаг, шинждэг, сонирч байх зуршилтай болох хэрэгтэй. Нас нэмхийн хэрэгээр тархийг сайн ашиглахгүй бол алдах магадлал өндөр байдгийг санаарай. Хоёрдугаарт нь зөв хооллох. Эсийн нөхөн төлжилтийг дэмжих шаардлагадах тижэл, амин дэмийг нөхөхын тулд өдөрт хэрэглүүл зохих жимс болон хүнсний ногоо, бүхэл өөрийн буудааны бүтээгдэхүүн хэрэглэдэг байх хэрэгтэй. Шингэний хэрэглээг нэмэгдүүлж өдөрт 5-8 аяг ус уухыг зөвлөж байна. Хоол хүнсээр өдөрт хэрэглэх илчилгээн зөвхөн 30-35% өөх тосноос авч байх. Хоолноос авах нийт илчилгээн 15%-ийг уураг үлдсэнийг нүрс ус төрөгчөөс буюу жимс, хүнсний ногоо, бүхэл бүрийн талханаас авч байхаар хооллох хэрэгтэй. 3-дугаарт нь сэтгэлгээ бодолдоо анхаарал тавих хэрэгтэй. Би эрүүл бай сэтгэлийн шаналгаагүй амьдрахыг зорих нь чухал юм. Бясалгал хийх, залбирах, бусдыг өршөө сурах, зэргээр өөрийн сэтгэлээ тайвшруулж чаддаг байвал илүү ад жаргалтай бусдад нийцтэй болж болох тухай судлаач дурдсан байна. Судлаачдын үзэж байгаагаар хожуу наснд бодол санаа болон сэтгэл хөдлөлд илүү их ач холбогдол өгч анхаарвал наслалтыг уртасгах боломжтой гэсэн байна. 4-дүгээрт нь идэвхтэй дасгал хөдөлгөөн чухал юм. Урт наслах хүсэлтэй хүн бүр арай бүх дасгалыг дотны найзтай санал болгох хэрэгтэй. Насжилт дагаж булчин сулрах, хөдөлгөөний баримжаа алдах, ачаалал даах чадвар муудах, яасан эргэж өөрчлөлтөд тэмцэхэд дасгал хөдөлгөөнд тусалж чаддаг нь олон зуун судалгаанаас харагдаж байгаа. Дасгалын горимд орохын тулд эхлээд ойролцоогоор 10 төрлийн дасгалыг дасгал бүрийг 8-15 удаагийн татамжтайгаар 7 хоногт хийхийг зорих хэрэгтэй. Энэ горимоор хийгээд асуул явандаа эдгээр 10 дасгалд өдөрт ердөө 10 минут зартуулдаг болж бие чангарна. 5-дугаарт нь антиоксидант буюу үйл эсэлдүүлэгч агуулсан хоол хүнс тижээлийн хэрэглээг нэмэгдүүл. Насжилтаас үүдэлтэй ихэнх өвчлөл чөлөөт радикалуудын нэгдлүүд нөлөөлж байдаг. Харин антиоксидант нэгдлүүд чөлөөт радикалуудыг саарамжуулж чаддаг. Хүн бүр антиоксидант нэгдлийг хоол хүнсээрээ эсвэл хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэлбэрээр авах хэрэгтэй. Гүн өнгийн хүнсний ногоо болох улаан лой, лууван, жуйцаа, үхрийн нүд болон ихэнх жимсгэн флавоноид бүлгийн антиоксидантаар баялаг байдаг.
6-дугаарт нь зөв орцтой амьд эм болон нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэх. Тодорхой нөхцөл байдлаас шалтгаалж бие шаарддаг хэмжээний амьд эм шимт хижээлийг бид үргэлж хоолоороо авч чаддаггүй. Шимт хижээлийг нэмэлт бүтээгдэхүүнээр хэрэглэвэл орцондоо дараах амьд эм хижээл агуулсан байвал зохино. Үүнд витамин С, Е витамин зэрэг эдгээр шимт хижээлийг хэрэглэх нь эрүүл мэндийг ихээр дэмждэгч хэрэглэж буй амьд эм болон хижээлд найдах нь замбраагүй амьдралын хэм маягийн эрсдлээс хамгаалах баталгаа болохгүй. 6-дугаарт нь нойр чухал юм. Хүн өдөрт 6 цагаас бага унтдаг бол зүрхний шигдээс болон тархин цус харвах эрсдэлт нэмэгдэх нь судалгаагаар нотлогджээ. Нойр дутуу байхад оюун ухааны чадамж эрс муудаж тайвширч чаддаггүй, уур уцаар ихтэй болдог байна. Таны урт наслалт, одоогийн эрүүл мэндийн байдал болон зан авирт өдөрт 8 цаг бүтэн унтах нь маш их эерэг нөлөө үзүүлнэ. 7-дугаарт нь өрчлөө үүсгэс хамгаалах зөв бүтээгдэхүүн хэрэглэл. 40 нас хүрэхэд нүүрэнд өрчлөө, нисэх, нөсөө толб олон өөрчлөлтүүд наслалтаас үүдэлтэй бий болдог. Гэсэн ч өрчлөө үүсэх шалтгааны 95% нь нарны гэрлийн нөлөөнөөс болдог тул нарны хамгаалтын тусыг залуу наснаас хэрэгэлдэг байх нь зүйтэй юм. Нэгэнт үүсэн нөсөө өвчлөөнд ретинол буюу А амьд эм агуулсан бүтээгдэхүүн түлхүү хэрэглэхийг хичээгээрэй. Ретинол нь хуурайсан арсыг гуйжуулж арсны коллаген нийлэгчлэлтийг хурдасгаж өгдөг. 7-дугаарт нь даавраа нөхөн сэргээгээрэй. Эмэгтэйчүүдийн эстроген, прогестерон, эрэгтэйчүүдийн тестостероны хэмжээ 35 наснаас хойш мэдэгдэхүйс буурдаг биологийн явцтай тул дунд насанд насжилтын явцыг удаашруулах эмчилгээ болон арга хэмжээнд ихэвчлэн дааврын түвшинд хадгалах эм бэлтгэлүүдийг эмчийн хяналтанд хэрэглэх нь зүйтэй юм. Даавар судлалын шинжлэх ухааны сүүлийн үеийн дүгнэлтээр эмэгтэйчүүд эстроген болон прогестерон эмчилгээнээс гадна тестостерон эмчилгээг тохирсон зохистой тунгаар хэрэглэх нь эрч хүч нэмэхэд их үр дүнтэй гэж үзэх болсон. Ад жаргалын мэдрэмж, баяр хөөр бидний дархлааны тогтолцоог дэмжиж стрессийн ачааллыг даах эрч хүч нэмэгдүүлдэг. Стресстэй нөхцөлийг хүн дээр хүлээж авбал зүрхний цохилт хурдсаас хоол шингэлт муудаж, эд эргэтэнд хүргэгдэх цусан ангамж багасдаг аюултай юм. Хэрвээ та өөрийгөө тайвшруулж ханамжтай ба ад жаргалтай болгох аргаа олж чадахгүй байвал ядаж суралцах хэрэгтэй гэсэн санаачлаг гаргаарай. Ад жаргалтай байх үедээ болсон үйл явдлын тэмдэглэл хөтлөөрэй. Хүний тарих насанд турш хөгжиж, шинээр мэдээллийн сувгуудыг үргэлжлүүлэн бий болгосоор байдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Нийгэм олон нийтийн мэдээллийн шүлжээний хэсэг болж хооллох болон хувцаслах шинэ урсгалаас бүү хоцроорой. Ингэснээр таны сониуч чанар, бүтээл чадвар хөгжиж таны эрчтэй урт наслалтанд хэрэгтэй. Нас нэмэх хэмжээгээр хүссэн бөгөөд чаддаг бүхнээ хийхэд хэцүү болох хэмжээгээр өөрийгөө илүү хайрладаг болох чухал үе юм. Өөрийгөө хичнээн гайхалтай хүн бэ гэж хэлээрэй. Олон нийтийн ажилд оролцдог хамт олон ч хүмүүс илүү урт наслдаг тухай олон судалгаа харуулдаг. Найз нөхөд олонний дунд байхад сэтгэл готрлыг бүрэн эмчлэх болцоотой юм. Амьдрал танд гайхалтай бэлгээ дэлгэнэ гэдэгт үргэлж итгэж бай. Анхааран сонсон та бүхэндээ баярлалаа.